Зя сайхан кофе аваад ирлээ. Зя. Хангимен нь болохоор ханшийн уналтын дараа гарч ирдэг те. Бишээ. Та нар миний толгой бүр иргүүлээ ажил. Хаймер ч ханшийн уналтын дараа гарч ирнэ. Хаймер нь юу гэлтэх вэ гэхээр ханш уналт ханж шүү гэдэг хэлэх юм. Hanging man болохоор ханшийн өсөлтийн дараа гарч ирнэ те. Зя дараагийнхаа сэдв рүү оръё. Дараагийн үзэх сэдв болвол inverted hammer. Inverted hammer буюу урвуу харсан одоо hammer те. За inverted hammer нь бол мөн одоо ханшийн өсөлтийн дараа гарч ирэх нь үү эсвэл уналтын дараа гарч ирэх нь гэдгээс шалтгаалаад бас өөр утгатай. Inverted hammer нь бол ханшийн үргэлжилсэн уналтын дараа үүсэх бөгөөд энэ нь бол ханшийн одоо эргэл хөдөлгөөн хийж өсөлт ирж магадгүй бол илтгэж заадаг байгаа. Inverted hammer нь бол ямар байд юм бэ гэхээр им дээрээ урт зүйтэй тэгээ доороо жижигхэн биетэй. Энэ бол яг нөгөө inverted hammer. Урвуу харуулсан одоо алах гэсэн үг шүү дээ. За энэ юу гэлтэгд юм бэ гэхээр шүү дээ. Сэлрүүд ханшийг одоо гарч ирэхэд нь ханшийг одоо ингээд унаж явж байгаад ханш одоо ингээд өсөөл гараал ирэхэд сэлрүүд хамаг хүчээ шавхаал доош нь дараал ингээд унгаасан тий. Тэгж унгаахтаа одоо хамаг хүчээ шавхч гисэн учраас одоо цаашид бол сэлрүүд бол хүчгүй болчлоо. Тийм учраас одоо энэ inverted hammer-ийн дараа бол өсөлт ирж магадгүй маа гэсэн тэр юуг бол итгэжидэг. Санаа одоо тий зүй тогтлыг бол харуулждаг. За тэгээ бид нар одоо inverted hammer харах болгондоо бас арилжаанд ороод иж болохгүй. Яг нөгөө нэг hammerтай адилхан зүйл одоо шалгуурууд тавигдах болно. Тэр шалгуурууд нь юу байх вэ? Зүүнний үзүүр их биенээс 2-3 дахин урт байх ёстой. Доороо бол их жоохон weakтэй байх ёстой. Тэгээд тийм шалгуурууд байгаа шүү дээ. Тэр бол тавигдах ёстой. За тэгээд inverted hammer-ийн дараа гарч ирэх лаанд бол чухал ач холбогдол юм аа. Inverted hammer нь бол одоо уналтын трендийн дараа гарч ирдэг гэсэн шүү дээ. Өсөлтийг заадаг hammer энэ одоо candlestick. Тэгэхээр одоо inverted hammer-ийн дараа том ногоон тэгээ бүтэн лаа ерөн гарч ирэх юм бол өсөлт ирэхийн одоо баталгаа болж өгнө. За тэгээ ялангуяа одоо inverted hammer-ын те support дээр support байгаа газар одоо давхар үүсэх юм бол энэ нь бол маш сайн. За тэгээ доорх жишээнээс одоо уналтын трендийн төгсгөлд одоо inverted hammer гарч ирснээр яаж өсөлт авчирсныг бол бид нар харж байна те. За ингээ ханш бол ингээд унаад ирсэн. Энд юу үүссэн байх нь? Inverted hammer үүссэн байх нэ. Богино хугацааны уналтын дараа бол ингээд inverted hammer үүсээд нараа inverted hammer дээд зүү их биенээс 2-3 дахин их. За таарч байна. Доороо жижигхэн зүйтэй эсвэл бараг зүүгүй. За таарч байна. За ингээ inverted hammer гарчлаа. Дараагийн candlestick юу гарахыг хүлээх вэ? Ногоон candlestick гарах нь үгүй гэдгийг бид нар гордож хүлээн те. За тэгээд ногоон бүтэн лаа гарлаа. Бид нар long орлоо. Вуаля. Ийм сайхан өсөлт гарч ирсэн байна. Ингээ бид нар long арилжаанд орсон бол сайхан ашигтай ажиллах боломжтой байжээ. Stop loss-ыг хаана тавих вэ? Inverted hammer-ийн доор мэдээж. За яг inverted hammer-тай адилхан дүрс хэлбэртэй мөртлөө одоо өсөлтийн трендийн төгсгөлд гарч ирдэг. Өсөлтийн тренд явсаар байгаад өсөлтийн трендийн төгсгөлд гарч ирдэг яг энэ ажил хэлбэртэй candlestick-ийг бид нэр shooting star буюу харваж буй од гэж нэрлэдэг. За яагаад харваж буй од гэж нэрлэж байгаа юм бэ гэхээр биш үү те. Энэ нь одоо юу гэлтэгдэв юм бэ гэхээр өсөлтийн тренд төгсөөд уналтын тренд ирж болохыг бол заад юм аа. Энэ нь бол бас яг одоо inverted hammer-тай адилхан дээрээ их урт зүйтэй доороо жижигхэн биетэй тийм. Энэ нь юу гэлтэгдэг вэ гэхээр ханс өсөж явж байгаад нэг дээшээ цороосон боловч хүчгүүдээд буцаж доошоо унаад хаагдсан байгаа байдлыг гэлтэгдэгээ. Тэгэхээр нэгсэндөө сэлрүүд бол давмгайлж орж ирж байна. Тийм учраас бол ханш унах болчихжээ. За тэгээд shooting star бол харах болгондоо бид нэр арилжаанд давхиж ороод иж болохгүй. Мэдээж shooting star-ыг нөгөө нэг hammer-ийн одоо шалгууруудыг тавих хэрэгтэй тийм. Дээд үзүүр бол доод одоо биенээсээ 2-3 дахин их байх хэрэгтэй гэдэг шалгуурууд байгаа шүү дээ. За. Тэгээд shooting star-ын дараа ямар одоо candle гарч ирэх нь гэдгийг бол бид нэр баталгаа авч иж бол арилжаанд орох юм аа. За энэ жишээг одоо бүгдээр харъя тийм.
ханш бол энэ бол Apple-ийн хувьцааны жишээ байна. Одоо энэ дээр одоо баг байгаа. Яа ханш яасан? Сайхан ингэж өсөж ирж байгаа. Энд юу гарсан? Энд shooting star гарсан тийм. За ингээд shooting star гарсны дараа юу болсныг та нар нэг ажиглаад хараад байна. Shooting star. За ингээд shooting star гарсны дараа дахиад нэг одоо shooting star маягийн тийм. Гэхдээ довж ичнэ. За ингээд ханш бол ингээд доошоо үргэлжлээд унсан байх нэ. За тэгэхээр shooting star нь өсөлтийн трендийн төгсгөлд гарах юм бол ханшийн уналтыг бол илтгэдэг байна. Тэгэхээр дараагийн candlestick ямар candlestick гарах нь за мөн өөр давхар баталгаануудыг авч байгаа бид нэр арилжаанд орч болно. За одоо бүгдээрээ дандаа нэг ширхэг candlestick дээр бид нэр дандаа одоо дүн шинжилгээ хийжсэн шүү дээ. Зөвхөн нэг ширхэг candlestick одоо юу гэлтэх вэ? Бид нар энийг юу гэж ойлгох уу гэж явж исэн бол одоо бүгдээрээ хоёр хос одоо candlestick руу орох болно. За хамгийн эхлээд бол engulfing candles гэж. Engulfing candles буюу одоо хамгийн их нь бол bullish engulfing candles гэж. Bullish engulfing candlestick pattern одоо яад юм бэ гэхээр ханшийн үргэлжилсэн уналтын трендийн төгсгөлд энэ одоо зөв тогтнол ажиглагддаг. За bullish engulfing pattern одоо үүсгэд одоо ямар нөхцөл байдал үүсэж байгаа юм бэ гэхээр эхлээд одоо ингээ ханш унаж ирж байгаа тийм. Эхлээд бол ийм уналтын одоо ханш удаа гарч ирнэ тийм. Улаан candle гарч ирнэ гэсэн. Тэгэнгүүт яг энийг үргэлжлээд дараагийн гарч ирэх candle нь энэ candle-ыг биедээ шингээсэн маш том одоо өсөлтийн candle гарч ирэх юм бол энэ нэг өсөндөө энэ том ногоон candle нь уналтын энэ улаан candle-ыг одоо бааварлаж тий дарамтлж ч юм зүгээр байгаараа гэд ингээд бааварлаад ингээ гараад ирж байгаа байхгүй нэгсэндээ тий сүйдэрлэж том лааны одоо сүр бараанд энэ улаан лаа одоо дарагдж байна гэсэн үг. Энэ нь бол bullish engulfing candlestick pattern болох юм аа. За одоо энэ топ жишээ бол харагдчих тий ханш одоо үргэлжлэн унсан байсан бөгөөд одоо энэ engulfing pattern нь бол юу харагдсан юм бэ гэхээр ханш одоо үргэлжлээд унаад тэгээ ингээд мөн дахиад нэг юм уналтын candle гарсан боловч buy-рууд орж ирсэн. Buy-рууд маш хүчтэй орж ирж энэ уналтын candle-аас илүү хүчтэй одоо өсөлтийн candle-ыг гаргаж ирснээр энэ нь бол уналт дууслаа. Өсөлт ирлээ шүү гэсэн тийм дохио болж өгч идэгөө. Яа тэгээд bullish engulfing одоо pattern-ы одоо жишээ бол энэ байна. За ингээд ханш бол ингээд маш хүчтэй ингээд унаад ирсэн. Тэгэж хүчтэй унж ирсний дараа бол яасан? Энэ уналтын одоо candlestick-ийг бүтэн биедээ шингээсэн өсөлтийн candlestick гарч ирж бааварлсан байна тийм. Тэгээд энэс цааш бол ханш амар өссөн. За энэ бол бас энэ S&P 500 дээр бол их гоё тодорхой харагдана. За энийг хараа. Ханш унаж ирж байгаад энд юу болсон? Engulfing candle гэсэн тийм. Bullish engulfing. Bullish engulfing гараад ханш өслөө. Тэгсэн жоохон унаад ирсэн. Тэгсэн чи энд бас юу болцаараа? Энд дахиад bullish engulfing болсон. Дахиад bullish engulfing болоо. За ингээ хоёр удаа bullish engulfing болчлоо. Энэ бол үнэхээр одоо өсөлтийн одоо тренд одоо buy-рууд худалдан авалт бол үнэхээр бааварлаж байгаа юм байна. Цаашаа өсөх юм байна гэдээ бид нэг ингээ баталгаа аваад ингээд явагдах болчээ. За ингээд эндээс баталгаа аваад тренд үүслэе гэж бид нар үзсэн бол яасан байх нь вэ? Нөгөө гоё тренд ч юм байна шүү дээ. За энэ тренд дээр нөгөө хаймарч үүссэн түрүүн бид нар үзсэн те хаймар үүсээд яаж дэш явсан. За ийм л гоё байгаа юм да. Ингээд ийм давхар энэ одоо зөв тогтлуудаа ашиглаад ингээд арилжаанд ороо явах юм бол мэдээж сайхан ашигтай ажиллахаас өөр харахгүй. За
bullish engulfing candle-ийн одоо эсрэг candle бол мэдээж байх болно. Өсөлтийн одоо дүр зураг байгаа юм чи уналтын дүр зураг зүй тогтол бол байлгүй яхав тийм. Тэр нь бол юу байхаа гэхээр bearish engulfing candlestick pattern байх нэ. За bearish engulfing candlestick pattern юу хийгээд байгаа юм бэ гэхээр яг ингээд ханш сайхан өсөж явж байгаа. Тэгээд ингээд ийм өсөлтийн ногоонлаа гараад энэ гарч ирсэн өсөлтийн ногоонлааг бүтэн бүрхсэн одоо уналтын лаа буюу улаан лаа гарч ирэх юм бол энийг bearish engulfing үүслээ гэж үздэг. Энэ юу хэлээд байгаа нөхөр ханш өсөж явж байгаа. Ямарваа нэгэн одоо мэдээ ч юм уу тоо баримт ч юм уу ямарваа нэгэн одоо зүйлээс болоод заралт бол маш хүчтэй гарч ирснийг бол хэлдэг чинь. Мууса баяр зүгээр байгаарай. Одоо наад ханш ч уны шүү гэдэг ингээ бааварлаад сүйтэрлээд нөгөө уналтын улаалаа чинь гараад ирж байгаа. Тэгэхээр энэ юу гэлтэх үү гэхээр өсөлтийн тренд дууслаа. Өсөлтийн тренд дуусаад одоо уналтын тренд эхлэх гэж байна. Гэдгийг бол зааж биднэрт хэлж ийдэг аа. За тэгээд ер нь бол engulfing pattern дээр анхаарах ёстой нэг зүйл нь болохоор энэ одоо эхний лаг те эхний нэгдүгээр лаг хоёр дахь лаа бол ингэж бүтэн одоо шингээж явах ёстой. Хэрвээ ингээ хоёр дахь лаанаас одоо дээр ч юм уу доор ч юм гарсан байх юм бол тэрийг бол engulfing pattern гэж бол авч үзэхгүй нэ шүү дээ. За тэгээд bearish engulfing-ийн одоо жишээг авч үзье. За энэ бол бас одоо маш сайхан одоо bearish engulfing pattern-ийн одоо жишээ болж байна те. Энэ доор жишээнд одоо юу болсон юм бэ гэхээр ханш их сайхан ингэж өсөж ирээд. За тэгээ энд бол юу болсон? Өсөлтийн ногоон кандлыг бүрхсэн уналтын том улаан кандл гараад ирсэн. Бүрхэж гарч бааварлаа. За тэгээ ингээд юу болсон байх нь? Уналт үүссэн байх нэ. За бидний нөгөө хараад байгаа S&P 500 дээр ч юм бол яг энэ одоо болсон шүү дээ. Хайччүү. За энэ одоо тий. Энэ харагч байна. Энэ яасан байна? Ханш маш сайхан өсөлтөд явж ирсэн тэгсэн bearish engulfing хийгээд маш хүчтэй унсан. Энэ бол ч амар хүчтэй унсан шүү дээ. S&P 500. Тэгээд энд нэг жоохон ингээ support аваад жоохон өсөж байгаа. Дахиад тий уналт. Тэгээд эндээс бол ингээд өсөлтийн кандл. Энд бол spinning tops гараад ирсэн тийм. Spinning tops гараад ингээд өсөлт үүсээ. Энд бол одоо ингээд хаймар гарсан байна тийм. Хоёр ч удаа баг хаймар гараад. За ингээд тэгээ өсөлт үүсээ явсан байх нэ. За тэгээд хаймар гарахад юу болж байгааг анхаараарай. Нөгөө trend line тийм. Trend line дагаж хаймар гарч байгаа нь их сайхан байна. За тэгээд trend line эвдэрсэн яасан? Уналт тийм. Уналт үүсэж. За мөн энд одоо бидний нөгөө сурсан bullish engulfing гэсэн юм тийм. Bullish engulfing. Ханш унаж ирээд тэгсэн яасан? Бааварлаад өсөөд гараад ирсэн. Ингээд энэ бол bullish engulfing буюу өсөлтийг заасан байх нэ. За тэгээ яг одоогийн байдлаар бол S&P 500 жоохон уналтын байдалтай байна. За bearish буюу bullish engulfing юм байх нэ залуусаа. За дараагийн үзэг одоо хос candlestick pattern бол нэг юм. Энийг бол одоо double bottomч гэж нэрлэдэг, эсвэл tweezer bottomч гэж нэрлэдэг нэг ийм төрлийн нэг ийм ерөнхийдөө энэ их бие болон доод цэг, дээд цэгүүд нь бол хоорондоо адилхан төстэй. Энэ одоо паттерныг бол одоо уналтын трендийн төгсгөлд гарч ирэх юм бол энийг tweezer bottom гэж үздэг. Bottom буюу шал одоо доод цэг үүсчлээ. Одоо энэ бол уналт бол ингээд дуусаад одоо өсөлтийн тренд эхлэх гэж байна гэдэг зүйлийг бол заагаад байдаг. За тэгээд tweezer bottom нь бол уналтын трендийн дараа гарч ирэх tweezer bottom нь бол аль болох эхний candle нь улаан, хоёр дахь candle нь ногоон байх юм бол хүчтэй болдог. Яагаад тэгэхээр уналт ирлээ нэг газар зогслоо дахиад уналт үүсгэж үтсэн боловч зогслоо ингээд 2-2 удаа нэгсэн до support үүсгээд доошоо унахгүй байгаа учраас энийг бол
уналтын төгсгөл ирж байна гэж бол бас харж болдгоо. Мэдээж одоо уналт одоо цаашид үргэлжлэхийн тулд бол сэлрүүд бол илүү хүчтэй үеж ижил үргэлжлэн шүү дээ. Тэгэхгүй ингээд байруу сэлрүүд хоёр ингээ хоорондоо тэнцээд ирэхээр бол уналтын төгсгөлийг бол зааж. Нэг цэгээс одоо ерөөсө доош орохгүй те дэмжлэг аваад ингээд өсөөд ир гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг бол мөн суппорт үүслээ гэж үзэж болно. За мөн эсэргээрээ өсөлтийн трендийн дараа ийм одоо зүй тогтол гарч ирэх юм бол өсөлтийн трендийн дараа ийм одоо дээшээ харуулаад тавьсан iPhone-ы залгуур шиг юм шиг те ийм гарч ирэх юм бол энийг бол Tweezer top candlestick pattern гэж үздэг. Энийг одоо юу хэлээд байгаа юм бэ гэхээр одоо ханш дээшээ өсөөд гарч ирсэн боловч унчлаа. Дараа нь дахиад нэг үдсэн боловч яг адилхан цэгээс унчлаа. Тэгэхээр энэ юу үссэн? Resistance үүсчээ. За тэгээ ингээд ийм Tweezer top буюу double top хийгээд байгаамаа. Тэгэхээр энэ бол өсөлтийн төгсгөлийг заагаад уналт ирэх юм бол эхлэл болно. Уналтын трендинг эхлэл болно. Тэгээ одоо мөн л адилхан одоо seller buyer-ууд хоёр тэнцлээ гэсэн үг шүү дээ. Тэгээ buyer-ууд seller-үүдээс илүү ээжиж ханш өснө. Гэтэл ингээд тэнцээд ирэхээр энэ бол buyer-уудын хувьд бол муугийн тохиол болно. За тэгээд энэ Tweezer top болон bottom candle-ууд нь их хүчтэй одоо Tweezer candle одоо pattern байхын тулд бол нэг тодорхой шалгууруудыг хангах хэрэгтэй. Үүнд бол тийм нэгдүгээр хос Tweezer лааны хамгийн эхний лаан үргэлжлэн явагдаж байгаа trending ла байх бөгөөд хоёр дахь лаан тэр trending лааны одоо эсрэг ла байх юм бол их аятайхан болж өгдөгөө. Энэ бол их хүчтэй Tweezer. Юу гэсэн үг вэ гэхээр өсөлт явагдаж байгаад өсөлтийн лаа ногоон candle гарч ирээд за тэгээ хоёр дахь одоо Tweezer pattern-ы хоёр дахь candle нь улаан байх юм бол энэ их хүчтэй Tweezer top болно гэсэн. А за уналт явагдаж байгаад уналтын улаан candle гарч ирээд за тэгээд ногоон candle одоо дараагийн Tweezer bottom-ийн хоёр дахь candle нь ногоон candle гарч ирэх юм бол энэ нь бас их хүчтэй Tweezer bottom болох юм а гэж бол бид нар үзнэ. Зя энийг хүмүүс надаас асуусан байсан. Tweezer top bottom-ийн солигдоо бичигдсэн биш үү гэж. Энэ солигдож бичигдээгүй. Tweezer top bottom өөрөөр байдлаар харагдана. Ямар ч л байсан зүү энэ одоо доод зүү дээд доод цэгүүд л ерөөсөө хоорондоо ижил төстэй байх ёстой. Тэгэхээр одоо яах нь вэ? Tweezer top bottom нь ингэж харагдаж болох нь байна. Эсвэл ингэж харагдаж болох нь байна те. Эсвэл ингэж харагдаж болох нь. Ямар ч л байсан ханшийн дээд доод нээсэн хаасан цэгүүд бол хоорондоо адил төстэй байх ёстой. За тэгээд өсөлтийн одоо трендийн төгсгөл гарч ирэх юм бол Tweezer top, уналтын трендийн төгсгөл гарч ирэх юм бол Tweezer bottom болох нэ. За Tweezer top bottom-ийн жишээ харагдах нь бүгдээрээ харъя. Налтстай. Уусах явчихна. За ингэ цаг идэт яг Tweezer top bottom жишээг та нар өөрсдөө олоод харж байна. Тэгээ бидний одоо өнөөдөр үзэж байгаа энэ candlestick pattern-ууд чинь одоо зөвхөн миний мэддэг зүйл биш шүү дээ. Та нар ингээд интернетээр хайгаад үзэх юм бол зөндөө информац, зөндөө одоо жишээ гарч ирнэ. Та нар зүгээр одоо Tweezer top bottom гэдээ Google дээр үзэх юм бол те энэний талаар бол бас зөндөө жишээ гарч ирнэ. Тийм болохоор бас өөрсдөө судалгаагаа хийгээрэй залуусаа. За одоо бүгдээрээ хосолсон хоёр одоо candlestick-ний одоо зүй тогтлоос гурвалсан гурван candlestick-ний зүй тогтол руу шилжнэ. Бид нар нэг candlestick-ийг дангаар нь шинжээд нэг дүгнэлтэж болсон. Одоо хоёрыг шинжээд дүгнэлтэж болсон. Одоо гурвыг нийлүүлж шинжээд зах зээл дээр юу болох гээд байна, хаашаа хөдлөх гээд байна гэдгийг бол шинжилж болно. Зя хамгийн их нь бид нар evening and morning star гэж үзэх болно. Энэ эхлээд бол morning star гэдэг үзье. За morning star candlestick pattern бол
одоо өглөөний од гэдэг нэртэй их гоё нэртэй байна тест. Энэ нь бол уналтын трендийн төгсгөлд бол гарч ирдэг candlestick pattern. За тэгээд уналтын трендийн төгсгөл болон өсөлтийн трендийн эхлэлийг бол заадаг. Нэгсэндээ одоо ингээд ханш унаж ирж байгаад тэгээд ингээд ийм одоо morning star буюу ийм өглөөний од гэсэн энэ паттернийг даргаад явах нь л ханш ингээд өснө гэсэн үг шүү дээ. Магадгүй morning star буюу өглөөний од гэдэг нэрийг бас одоо түнэр харанхуй уналт дуусаад тэ өсөлтийн нарлаг өдөр эхлэхийн өмнөх одоо цолмон од юм аа гэж одоо зүүрлж бас уран сэтгэмжээ цээжилж болно шүү дээ. За тэгээд morning star гэж одоо бид нэр авч үзэхийн тулд бол тодорхой шалгууруудыг бол энэ зүй тогтол маань бол хангах хэрэгтэй. Үүнд за энэ гурвалсан хослааны энэ зүй тогтлын те хамгийн эхний лаан бол уналтын трендing улаан лаа байх хэрэгтэй. Morning star-ын хамгийн эхний лаа бол улаан лаа байх хэрэгтэй. За тэгээд хоёр дахь гарч ирэх лаан бол doji эсвэл spinning tops буюу ханшийн чиглэлгүй байгаа байдлыг илэрхийлсэн тийм одоо candlestick гарч ирэх ёстой. Унлаа чиглэлгүй байлаа. За тэгээ гурав дахь лаан бол ханшийн эргэл хөдөлгөөн буюу өсөлтийн трендийг заасан том одоо ногоон лаа байх ёстой. Нэгсэндээ унлаа чиглэлгүй өслөө гэж тэ. За тэгээ энэ гурав дахь ялангуяа энэ гурав дахь ногоон лаа нь бол шүү дээ тэ. Хамгийн одоо эхний улаан лааны биений талаас илүү хувийг одоо явж бүрхсэн байх ёстой. За энэ гурван шалгуурыг хангах юм бол бид нар morning star үүслээ гэж үзнэ. Ер нь нэг лаа, хоёр лаанаас илүүтэй юм гурвалсан лааны зүй тогтол үүсээд энэ нь одоо баталгаачих юм бол ханшийн эргэлт хөдөлгөөн бол маш хүчтэй явагддаг. Би бас morning star, evening star дээр арилжаа их айгүй дуртай. За тэгээд morning star-ын жишээг одоо бүгдээрээ харъя те. За одоо ингээ бүгдээрээ энэ жишээг харчих. Яг энэ одоо өстой төгс morning star, perfect morning star гарч ирсэн байхгүй. За энэ дөр бол ханш ингээд унаж ирж байгаад уналтын улаан лаа гараад за дараагийн лаан spinning tops буюу indecision те шийдвэргүй байгаа байдлыг заагаад дараагийн лаан өсөлтийн ногоон лаа гарч ирээд эхний улаан лааны талаас их хувийг бүрхэж одоо гарсан юм лаа байна. За энийг бүгдээр бол үнэхээр evening star үүсчээ гэж бол үзэхээс өөр аргагүй. Энэ бол үнэхээр төгс evening star. За яг энэний дараа бүгдээр арилжаанд орсон бол ханш ямар сайхан өөдөө өссөн байгааг бид нар бол харж байна те. За evening star-ын амьдрал дээрх жишээ байна бүгдээр олж харъя. Evening star-гийн уучлаарай, morning star. So энд бас нэг morning star харагдчих шүү дээ нараа. За энэ яасан байх нь вэ? Ханш унаж ирээд уналтын улаан лаа гараад spinning tops буюу шийдвэргүй байдлыг заагаад дараагийн candle бол бүр энэ улаан лаанаас даваад гарчихсан candle. Энэ бол үнэхээр одоо үнэхэрийн сайхан morning star байжээ. За ингээ ханш бол цааш үргэлжлээд дэш өсөд явчихсан тийм. За мэдээж morning star байгаа юм чинь evening star байж таарна. Сайн нь байгаа юм чинь муу нь байж таарна тийм. За evening star candlestick pattern бол одоо оройн од, одоо шөнийн од ч гэдэг юм уу те гэсэн үгтэй. Тэгээд энэ нь бол бас гурвалсан хослааны зүй тогтол бол өсөлтийн трендийн төгсгөлд гарна. Бид нар түрүү morning star-ыг уналтын трендийн төгсгөлд гарна гэж сурсан шүү дээ. Одоо evening star нь бол өсөлтийн трендийн төгсгөлд гарна те. Та нар битэл би барыг холж утгах гэдэг шүү. Тэгэхээр та нар ойлгохгүй ч магадгүй эсвэл санаа зовлтгүй номоос амжих хэрэгтэй. За өсөлтийн трендийн төгсгөлд энэхүү одоо evening star нь гарч ирэх юм бол уналт ирэхийг бол заана. Өсөлт дууслаа гэдгийг заана. За мэдээж тэгээ evening star байхын тулд бол тодорхой шаардлагуудыг хангах ёстой. Үүнд бол энэ гурвалсан хослааны
хамгийн эхний лаа нь бол өсөлтийг заасан ногоон лаа байх ёстой. Ногоон лаа тийм. Өсөлт заасан ногоон лаа. За ингээ өсөлт заасан ногоон лааны дараа гарч ирэх хоёр дахь candle бол doji юм уу spinning tops аль нэг нь байж болно. Indecision буюу шийдвэргүй байдлыг зам тийм. За тэгээ шийдвэргүй байдлыг заасны дараа гурав дахь лаа нь бол эргэл төлөвлөгөөнд заасан улаан лаа байх ёстой. За тэгээд энэ улаан лаа нь гарч ирэхдээ эхний ногоон лааны талаас илүү хувийг одоо илээж хаасан байх ёстой. За ингэж гарч ирэх юм бол бид нар evening star байна гэж үзнэ. Evening star гарч ирэхээр яадаг юм бэ гэхээр ханшийн одоо уналтыг заах болно. За бүгдээрээ одоо энэ жишээ сайхан жишээ харагч чинь тийм. За энэ жишээнээр бол ханш ингээ сайхан өсөж ирээд тэгээд энд одоо юу болсон байх вэ? Evening star заачихсан байна шүү дээ. Эхлээд өсөлтийн ногоон candle тийм. Өсөлтийн ногоон candle. За тэгээд дараагийн candle бол энэ бол одоо spinning tops эсвэл doji тийм. Doji. Inverted hammer ч гэж баг үзэж болох юм байна энийг чинь. Indecision буюу ямар ч үсэн шийдвэргүй байгаа байдал. За тэгээд дараагийн candle нь улаан candle буюу хамгийн ихний ногоон candle-ийн талаас их хувийг доошоо орж хаасан байх нэ. За ингээ энэ бол evening star болж байна. За ингээд evening star-ын дараа энэ хараа ямар амар үргэлжлэн доошоо унсныг та харж байгаа үст тийм. За ингээ энд бид нар short арилжаад орсон бол өстой. Сайхан ашиг хийх байжээ. За evening star бол юм байна. За evening star амьдрал дээр харагдах нь бүгдээр олж харъя тийм. За өсөлтийн дараа гарч ирсэн evening star. За энэ чинь баг evening star юм шүү энэ хараа. За өсөлт явлаа. Өсөлтийн ногоон candle. За тэгээд doji-гийн араас улаан candle, өсөлтийн ногоон candle-ийн талд хүрсэн байна тийм. За тэгээ энэний дараа бол юу болсон? Уналт ирсэн байна. Энэ бол evening star-ын одоо амьдрал дэх жишээ байна тийм. S&P 500-ыг бид нар одоо харж байна. Зя, манай залуус дайггүй юу? Өнөөдөр ч өстө амар candlestick үзэж штэ. Та нарын толгой эргэж байгаа бол би бас ойлгож байна. За, хүслэнгийн асуултыг авъя. Хүслэн ямар асуулт тавих вэ? Хүслэнгийн асуултыг шийдвэргүй байдлыг заах үед spinning top эсвэл doji-ийн bullish эсвэл bearish байх хамаарал байгаа юу? За хүслэн ингэж асуусан байна. Шийдвэргүй байгаа байдалтай candlestick spinning tops буюу doji-ийн bullish эсвэл bearish байх хамаатай юу гэж. Бид нар хэлсэн шүү дээ. Spinning tops буюу doji шийдвэргүй байгаа candle бол bullish биш, bearish биш. Ногоон улаан candle гарах нь хамаагүй. Энэ бол ерөөсөө шийдвэргүй байгаа байдлыг заана гэсэн үг тийм. Яг уу шинэхүүгийн асуулт түрүүний одоо энэ жишээг ярьж ин л да. Энэ талаас илүү бүрхээгүй байна гэж байна. Энэ бол талд хүрсэн байна. Талд хүрсэн байхад хангалттай. За юу. Тийм талд тал буюу түүнээс илүү гэсэн үг. Тал буюу түүнээс илүү шүү заа юу. Тийм. Зя чата унтраалаа. За одоо бүгдээрээ дуусгал та нар төвчээртэй байгаарай. За одоо нэг хэдхэн сэдв ороод дуусна. Зя дахиад
Одоо гурвалсан лаг бүгдээрээ үзэж байгаа. Тэгээ гурвалсан лааны хослолуудыг үзэж байгаа тийм. За дараагийн гарч ирэх лааны хосол бол Three White Soldiers буюу 3 цагаан цэрэг. Амар лаг нэртэй байна шүү дээ. Зэн. За энэ 3 цагаан цэрэг бол ерөнхийдөө гарч ирэх юм бол маш одоо буулш буюу ханшийн үргэлжилсэн өсөлт явагдахыг бол хилж идэг. Тэрний бол баталгаа болж идэг. За тэгээд энэ зүй тогтол нь одоо хэрвээ уналтын трендийн төгсгөлд гарч ирэх юм бол ханшийн уналт дуусаад өсөлт ирэхийг бол одоо хилж баталгаа болж өгч идэгөө. За харин энэ зүй тогтол нь өсөлтийн трендийн дунд, өсөлтийн трендийн явцад гарах юм бол өсөлтийн тренд цаашаа үргэлжлэх одоо баталгаа болж өгч идэг гэсэн үг. За тэгээд Three White Soldiers байхын тулд бас шалгуур байгаа. Мэдээж шалгуургүй бол энэ чинь юу ч хийж болно шүү дээ. Тийм учраас одоо бүхэл candlestick-гүй шалгууртай байгаад байгаа үз та нар дэрийг сайн анзаараарай те. Энэ шалгууруудыг бол маш сайн санах хэрэгтэй. За Three White Soldiers байхын тулд ямар шалгуур байгаа юм бэ гэхээр 3 цагаан цэргүүдийн одоо хамгийн ихний лаан бол аль болох одоо том лаа байх хэрэгтэй. Том лаа те. Том ногоон лаа байх хэрэгтэй. За тэгмүүдээ хоёр дахь лаа бол хоёр дахь лааны их бие нь их бие шүү. Их бие зүү гэж яриаггүй. Их бие эхний ногоон лаанаас том байх ёстой. Тэ? За тэгээ хоёр дахь лаан ялангуяа дээрээ зүүгүй бол сайн. Гэхдээ хэрвээ зүү байх юм бол жижигхэн зүүтэй байж болно тэ. Тэгээ доороо бол зүүтэй байж болно хоёр дахь лаа. За гурав дахь лаан хоёр дахь лаатай ижил тэнцүү байх буюу түүнээс том байх ёстой. Гурав дахь лаа хоёр дахь лаатай ижил тэнцүү буюу түүнээс том байх ёстой. Нэгсэндээ хоёр дахь лаа нэгдүгээр лаанаас том, гурав дахь лаа хоёрдугаар лаатай тэнцүү буюу түүнээс том байх ёстой. За ингэж чадах юм бол бид нар үнэхээр Three White Soldiers буюу 3 одоо авралын цэрэг, цагаан цэрэг гарч иржээ гэж үзэх нэ. Зя тэгээд 3 авралын одоо цагаан цэргүүдийн жишээг бол одоо эндээс бүгдээрээ харж болно. Энэ одоо 3 Three White Soldiers бол маш одоо ховор харагддаг үзэгдэл. Тэгээ бас харагдах юм бол маш хүчтэй тренд байгааг бол итгэж идэг. Одоо энэ чинь юу гэсэн үг вэ? 3 дараалаад ийм амар лаг candle гарна гэдэг чинь маш тренд бол маш хүчтэй байгааг итгэх шүү дээ. Энийг харцсан хүмүүс бол ингээл арилжаанд ороод нэг дахиж орсоор бол ханшиг бол өшөө бол өсгөн тэ. Гэхдээ 100% баталгаатай зүйл биш. Магадлал шүү дээ. За тэгээ хэрвээ ийм одоо candlestick pattern бусад арга техник одоо индикатор одоо одоогийн байдлаар бол те бид нар support resistance support төр үүссэн байна уу яасан мэнийг харж агаад арилжаанд орж болох нэ. За тэгээ Three White Soldiers гарч ирэхдээ яах нь resistance-ийг нэвтлээд гараад ирэх юм бол бид нар бас те энэ бол их сайхан break trade болох нэ гэж үзэн шүү дээ. Break bounce trade санаж байгаа биз? Зя. Энэ жишээ бол S&P 500 дээр бол байгаа. Их гоё тод харагдана. За энийг бол Three White Soldiers гэж бас. За одоо энэ байна те. 3 цагаан цэрэг. За энд юу үүссэн байх нь вэ? Энд support үүссэн байх нь те. Ханш өсөж ирээд буцаж унахдаа өөхөө энд бас ямар candlestick pattern байна. Энд юу вэ залуусаа? Morning Star те. Morning Star мөн үү? Мөн байна. Энд юу вэ? Hammer байна. Hammer маань Morning Star-тай хамт орсон байна. За тэгсэн яасан? Энд trend line байна. Хараа. Ингээд давхар баталгаа аваад арилжаанд ороход бол нэр хүн алдна гэж нэрэ байхгүй дээ. Тэгсэн яасан? Trend line дээр support аваад тэнгуүдээ үүсгэсэн supporter бас давхар support авахтаа Three White Soldiers гаргажээ. За энд бол ийм одоо давхар баталгаа байгаа учраас long арилжаанд ороход бол сайхан ашиг хийхэр байгааз.
Гоёгоо залуусаа. Та нар энийг хартаа. Trend line, support дээр үүссэний дараа trend line support хоёроос дээшлэхдээ 3 цагаан цэрэг дараа. Ингээд давхар баталгаа авсан байхад бид нар бол одоо яах юм тийм биз. Энд чинь нэг өдрийн candle харж байгаа шүү би. Нэг өдрийн. За, догтлол шунал байгаа та нарт тэрийгэ төвчих хэрэгтэй. Яагаад демогийн тэр пунктэн те. Демогийн тэр пунктэн болох ёстой шүү дээ. За мэдээж 3 цагаан цэрэг байгаа юм чинь энэний эсрэг бас зөв тогтол байх нь бол ойлгомжтой тийм. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр three black crows буюу 3 хар хэрэг. Энэ бол үнэхээр одоо bearish зөв тогтол болдог. За энэ bearish зөв тогтол нь бол өсөлтийн трендийн дараа ирэх юм бол өсөлтийн тренд дууслаа шүү. Одоо уналт ирэх гээд шүү гэдгийг бол хэлж өгч идэг. За тэгээд хэрвээ уналтын трендing явцад энэ 3 одоо хар хэрээн гарч ирэх юм бол бас уналтын трендing одоо баталгаа болж өгдөг те. За тэгэхээр эндээс бол confirmation буюу баталгаа аваад бол бид short арилжаанд бол орж болно. За мэдээж одоо 3 одоо хар хэрэг байх юм бол бас байхын тулд бас нөгөө шалгууруудыг тэ гүйцэтгэх ёстой. 3 хар хэрээнүүдийн хамгийн эхний лаан бол ийм одоо аятайхан томолтор улаан лаа байх ёстой. Тэнгүүтээ одоо 3 хар хэрээний 2 дахь лаа бол эхний лаанаас том лаа байх ёстой тий. За тэнгүүтээ 3 дахь лаа маань бол 2 дахь лаатай тэнцүү буюу шүү. Том лаа байх ёстой тий. За ингээд энэ 3 хар хэрээний зүй тогтол үүсэх юм бол ханш бол сайхан үргэлжлэн унах нь бол тодорхой харагдсан байх нэ. Энэ бол өсөлтийн трендing төгсгөлт биш, уналтын трендing үед үүссэн байгаа. Уналтын трендing үед бид энийг харах юм бол баталгаа авч болж байгаа. Уналтын тренд цаашаа үргэлжлэнэ гэсэн баталгаа аваад бид нар одоо эндээс хараа энэ resistance үүсэж байгааз. Энэ resistance үүссэн байна. 3 хар хэрэг гарсны дараа ханш буцаж өсөх гэж оролцсон боловч 1 2 resistance үүссэн байна. Энэ resistance-ээс унахад бид нар short арилжаанд орлоо. Boom. Хэдэн мянган долларыг ашиг хийх те энэ арилжаанд орсон бол. Ийм байна залуусаа. Энийг бол 3 хар хэрэг гэдэг. Three black crows. За, three black crows-ийн одоо амьдрал дээрх жишээ байна уу бүгдээр олж харъя. Ёо энд байгаа юм шүү гэж. Яа энийг хараа. Гурван хар хэрэг мөн үү? За ханш өсөж явж исэн яасан. Ингээд улаан candle гарлаа. Улаан candle-ийн дараа doji гарлаа. Тэгээ энэ бол gravestone doji шүү. Тэгэнгүүт gravestone doji-ийн дараа одоо бид нар энд улаан candle гарсан бол бид нар энд арилжаанд орж болно тий short арилжаанд. Doji-ийн дараа улаан candle гарлаа. Бид short арилжаанд орлоо. Тэгсэн яасан? Three black crows. 3 хар хэрэг гараад ирсэн. Энэ 3 хар хэрэгээр бид нар өөрсдийн орсон short арилжаага баттгаад өшөө удаан барьж болно гэсэн үг шүү. За тэгээ өшөө удаан барьсны дараа ханш унж ирээд энэ хараа энэ юу гарсан байна? Tweezer bottom хараа. Доод ханшууд 1, дээд ханшууд 1, нээсэн одоо хаасан цэгүүд бараг хооронд адилхан. Энийг бол tweezer bottom гэдэг тийм. Ингээд tweezer bottom гарахад бид нар short арилжаанаас гараад ашигаа аваад явах нэ. Тэгээ одоо энэ хараа. Three black crows гарахтаа энэ маш сайхан downtrending гэж дагаж явсан байгаас тийм. Downtrending дагаад доош явсан. За тэгээ энд short арилжаанд орсон бол бид нар энд одоо tweezer bottom гарахад бол энэ trend line эвдэрч байгаа биз. Тэгэхээр бид нар бол энэ одоо ингээ арилжаанаас гарах хэрэгтэй байна. За тэгээ яасан? Энд hammer гарч ирсэн. Энэ одоо нэг төрлийн hammer шүү. Dragonfly бас гэж хэлж болно те doji. За энэ бол ингээд өсөлтийг бол заасан байх нэ. Тэнгүүтээ эргээ яасан? Энд doji. Inverted hammer.
Doji inverted hammer. Гэснээр уналт бум бум бум. Тэ? Ингээд л одоо бид нар ингээд сайхан нэг үрчлээ ингээд юу хийгээ явж болноо. За, давгүй залуусаа гоё ээ нөө. Гоё ээ нөө, танарт гоё ээ нөө. Гоё ээ димаа. Би ч гэсэн анх яг ингээд сураал явж байхдаа бүр амар догтлоо шууд арилжаанд орчмоор санагдчихсэн тэгээд. Гэхдээ хараа та нар одоо мэдээж та нар айгүй догтолж байгаа шин юм сураад энийгээр ингээд шууд арилжаанд орчих. Гэтэ яг үүндээ бас энэ ажиллахгүй тохиолдол зөндөө байдаг учраас тий морио аргамжаарай. Өөрсдийнхөө догтлоод байгаа морио аргамжих хэрэгтэй шүү. Шинэхүүгийн асуулт trend line зурхтаа дунд хэсгээс нь зурж болдог юм уу гэх. Trend line-ыг зурхтаа биш үү? Та нар өөрсдийн одоо би хэлсэн шүү дээ. Том trend line-а эхэлж зураад 7 хоногийн чартаар хараад том trend line-а зураад тэгээд нэг өдөр рүү шилжээд жижиг дундын trend line-а зураад тэгээд 4 цаг руу шилжээд бага trend line-а зурхад мэдээж тэр 4 цаг дээр зурж байгаа trend line чинь ингээд дундаас зурж байгаа юм шиг болно шүү дээ. Нэг өдөр 7 хоног дээр харах юм бол тэ. Yeah. Демо данса та нар аль болохны 3-4 мянган доллароос эхлээрээ. Битээ 100 мянган доллароос эхлээрээ. 100 мянган доллароос хүн болго арилжаанд орж чадахгүй нь бол ойлгомжтой шүү дээ. Тийм болохоор демо данса ядаж нэг 2-3 мянган доллароос эхэл заяа. Yeah. Тэгээ Ava-гийн тэр аппликейшн улс улсаасаа хамаараад бас байхгүй байд юм билээ. Гэтэ яг хөтэй MetaTrader татчихвал MetaTrader дээр юу байхгүй. За өнөөдрийн бидний үзэх одоо хамгийн сүүлийн гурвалсан одоо хос candle-ийн зүй тогтол бол бас нэг ийм сайхан зүй тогтол байгаа. 3 inside up буюу 3 inside down гэж ийм зүй тогтол үзнэ. За 3 inside up гэдэг нь бол мэдээж өсөлтийг заан тийм. Энэ 3 inside up буюу гурвалсан дотгош дээшээ гэх чинь хос одоо планы зүй тогтол нь бол уналтын трендийн төгсгөлд бол ажиглагдана. За энэ зүй тогтол нь одоо уналт дуусаад тэгээд өсөлтийн тренд ирж байгааг юм бол дохио болж идэг. Энэ бол үнэхээр одоо bullish pattern. Тийм учраас бид нар бол long арилжаанд орохыг бол бэлдэж явах хэрэгтэй. За тэгээд 3 inside up зүй тогтол байхын тулд бол тодорхой шалгуур бол заавал тавигдана. Тодорхой шалгуур байхгүй бол зүй тогтол биш шүү. Тэгэхээр энэ зүй тогтлын одоо шалгуур нь юу юм бэ гэхээр бас их тийм чухал шалгуур байгаа шүү чинь. 3 inside up-ийн зүй тогтлын шалгуур нь нэгдүгээр гурвалсан хослааны эхний лаан бол энэ уналтын трендийг заасан улаан лаа байх ёстой. Эхний лаан улаан лаа. За тэнгуүтээ хоёр дахь гарч ирэх лаан энэ гурвалсан хослааны эхний лааны тал буюу түүнээс дээш гарч хаагдах ёстой. Нэгсэндээ эхний уналтын лааны дараагийн гарч ирэх лаан ногоон байх бөгөөд тал буюу түүнээс дээш гарч хаагдсан байх ёстой. Тэг хүрэх ёстой. За тэгэнгүүтээ 3 дахь лаа бол 3 дахь гарч ирэх ногоон лаан хамгийн эхний улаан лааны дээд цэгээс дээшээ гарсан байх ёстой. Ингэж чадсан энэ зүй тогтвол нэгсэндээ 3 inside up буюу уналтыг дотгошоогоо шингээгээд өсгөх гэж байна гэсэн үг шүү дээ. Ингээл энийг бол 3 inside up гэдэг. За 3 inside up-ийн одоо жишээг бүгдээрээ энд олж харъя тийм. За энэ жишээнд бол яг сайхан 3 inside up бол үүссэн байна шүү дээ. Одоо энийг хартаа. Уналт үүсч яваад уналтын улаан лаа гараад тэрний дараа ногоон лаа гараад өсөлтийн ногоон лаа гараад энэ ногоон лаа нь уналтын улаан лааныхаа тал буюу түүнээс дээшээ гарсан байна тийм. Тэгэнгүүтээ дараагийн гарч ирэх ногоон лаа нь хамгийн эхний улаан лааны дээд цэгээс дээшээ орсон байна. Энийг бид нэр 3 inside up гэдэг юм. Гурвалсан дотгош дээшээ. Би энэ зүй тогтолд бол үнэхээр дуртай. Яг тэгэхээр би энэ зүй тогтлыг одоо өнгөрсөн хугацаанд ашиглах болгонд баг холчонд би ашиг хийж ирсэн.
Гэхдээ 100% юм гэж байхгүй тий. Бид нар бол батлах хэрэгтэй, баталгаажуулах хэрэгтэй тэгчиж арилж чадах. За 3 inside up амьдрал дээр жишээ байна бүгдээр олж харъя. Гурвалсан дотгош дээшээ гэж. Жия. Энэ бол гурвалсан дотгош дээшээд бас авч үзэх тооцогдно. Энийг одоо бүгдээр харъя те. Хараа гурвалсан дотгош дээшээ одоо 3 inside up гэдэг ерөн энэ зүй тогтлууд бол бас яг тийм төгс харагддаггүй шүү. Тийм учраас энэ зүй тогтлыг олж харахын тулд бас их чухал одоо гярхай байх ёстой те. За энд яасан байх нь? Ханш унаж ирээд уналтын улаанлаа гараад энэ бол spinny tops маягийн болчихсон байна те. Тэнгүүд дараагийн гарч ирсэн ногоон candle нь энэ уналтын улаан лааны талаас тал буюу түүнээс дээш гарсан те. Дээш гарсан. Тэнгүүдээ дараагийн гарсан ногоон лаан эхний гарсан улаан лааны дээд цэгээс дээшээ орсон. Энэ бол 3 inside up байх нэ те. За энэ бол ихтэй нэг тийм хүчтэй бол 3 inside up байгаагүй. Ингээд ханш буцаад унаад явчихсан. За 3 inside up гэж ийм зүй тогтол байдаг байх нь. За мэдээж 3 inside up байгаа юм чинь 3 inside down байх нь бол ойлгомжтой тийм. Down доош унах. За 3 inside down нь бол ерөөсөө юуг зааж идэм бэ гэхээр гурвалсан дотгош доошо буюу энэ нь бол өсөлтийн трендийн төгсгөлд ажиглагдана. Өсөлтийн тренд дуслаа. Ханш цаашид өсөхгүй болж шүү. Тийм учраас одоо уналт ирэх нь вэ шүү гэсэн тийм байдлыг бол илтгэж байгаа байхгүй bearish pattern. Энэ bearish pattern-ыг харсны дараа бид short арилжаанд ороход бол бэлдэж болно те. За мэдээж энэ 3 inside down байхын тулд мэдээж бас тодорхой шалгуурууд байгаа. Үүнд бол хамгийн их нь гурвалсан хослааны одоо энэ 3 inside down-ы эхний candle бол ногоон candle байх хэрэгтэй. За тэгэнгүүтээ хоёр дахь candle бол энэ ногоон candle-ны тал буюу түүнээс доош орсон улаан candle хэвчээ. За энэ жишээнээр бол яг одоо тал дээр ирээ зогссон байна. Тэгэнгүүтээ гурав дахь candle нь эхний ногоон candle-аас доош орж хаагдах хэвчээ. Тэгэх юм бол энэ нь 3 inside down буюу өсөлтийг дотроо шингээгээд доошоо унахж байгаа зүй тогтолцох нэ. За энэ сайхан зүй тогтолцыг олж харах юм бол бид short арилжаанд орж болно. За одоо бидний нараа 3 inside down-ы одоо жишээ бол энэ бол амар унсан байгаа юм тест. Йоо энийг олж хараад short арилжаанд орсон бол дуусаа. Энэ араа энэ жишээнд болохоор шүү дээ те. Одоо 3 inside down яар сайхан үүснийг та нар харж байгаа. Эхлээд өсөлт яваад өсөлтийн ногоон candle. Тэрний дараа уналтын улаан candle. Өсөлтийн ногоон candle-ны талаас талтай тэнцүү буюу түүнээс доош орсон. Энэ жишээ нь доош орсон. Тэнгүүтээ 3 дахь candle нь анхны ногоон candle-аас доошоо орж хаагдсан тийм. За яг энэ жишээ амьдрал дээр байна. S&P 500 дээр гарсан. Энэ бол өстой. Би энэ арилжаанд ороод энэ бол бас овоо ашиг сайн арилж авсан шүү. Сайхан арилж авсан. Би яг энэ арилжаанд орсон. Одоо энийг хараа. Энэ бол 2018 оны 2 сард болсон үйлдэл. За энэ яасан бэ? Эхлээд энийг устгах. Эхлээд өсөлтийн ногоон candle гарч ирээд дараагийн гарч ирсэн candle өсөлтийн ногоон candle-ийн тал буюу түүнээс доош орж хаагдаад тэгээд 3 дахь гарч ирсэн candle энэ өсөлтийн ногоон candle-аас дарж доош орсон тийм. Тэгэнгүүтээ яасан? Дараа нь 2 удаа дөөжи үүссэн. 2 удаа дөөжи үүсээд энд дөөжи үүсгэхэд ерөнхийдөө юу болж байгаа вэ гэхээр энд resistance үүсэж байгаа байхгүй. Хараа.
resistance. Энэ resistance өмнө нь support болж ирснийг та нар хараа. 1 2 3 удаа support болж ирсэн. Тэгээд буцаж энэ resistance эвдрээд доош орж ирэхэд 1 2 удаа шалгасан. Энэ юу болж байна? Нөгөө pullback trade гэж бид нар үзсэн шүү дээ. Break trade-нд pullback хийхийг хүлээгээд тэгээ short арилж байна. Би яг энэ арилжаан дээр яасан бэ гэхээр 3 inside down байна гэж хараад яг энэ 3 inside down гарах үед бол S&P 500 бол солиотой юм шиг маш удаан болол өсчихсэн байсан. Тэгэнгүүтээ энэ хоёр дөөшийг гарангууд би за энэ resistance-с дээшээ гарч чадахгүй short орё гэд short ортол 1 2 өдрийн дотор ямар амар унсан байгааг та нар харж байгаа юм тийм. За 3 inside down нь бол ийм байх нэ. Яа гоё залуусаа. Энэ гоё жишээ байгаа зү. Яг амьдрал дээр болсон. Энэ бол зөвхөн янзын гоё жишээ болсон. Тэгээд одоо би та нарт энэ зүй тогтлуудыг энэ candlestick-ийн зүй тогтлууд яриад байна шүү дээ. Миний одоо энэ жишээ авч байгаа candlestick-ийн зүй тогтлууд бол ихэвчлэн дандаа нэг өдрийн одоо график дээр гарсан зүй тогтлууд байгаа шүү. Тийм учраас аль болох урт хугацааны график дээр гарсан зүй тогтол бол их хүчтэй явагддаг. Та нар 5 минут 15 минут дээр иймэрхүү зүй тогтол гарахыг бол зөндөө гарахыг олж харна. Гэхдээ тэр 5 минут 15 минутын хөдөлгөөн чинь нэг тийм бас олигтой хөдөлгөөн бол болж өгөхгүй. Бас зөндөө удаа хуурдах тохиолдол байдаг. Тийм учраас аль болох би нөгөө нэг 7 хоног 1 цаг за тэгээ 4 цагийн кандалыг одоохондоо шинжээ гэдэг байгаа чинь тийм утгатай юм шүү залуусаа. MetaTrader link явуулаач гэж. За MetaTrader гэж зүгээр Google дээр үзээрэй. Тэ энийг бас resistance шүү дээ. Энд чинь одоо хамгийн дээдлийн энэ дээр бол resistance үүсэж байна те. Энд resistance үүссэн байна. Энэ дараа бол яаж арилжих нь санаа. Одоо энэ resistance үүссэн байна. Тэнгүүдээ буцаж хурж ирээд унахтаа энэ өмнөх support болж исэн те. Энийг бол шалгаад 2 удаа шалгаад тэгээд доош унсан. За тэгээ энэ үүссэн resistance одоо яаж resistance болж ирснийг харъя л те. Энэ ардаа энд үүссэн resistance чинь энд гараад ирэхээр буцаад support болсон байгаа. 1 2 3 4 5 удаа support. Тэгээ буцаж ирээд дахиад support болж байгаад энэ өмнөх үүссэн resistance support болцсны чинь эвдлэнгүүт ямар амар уналт ирснийг хамгаалж байгаа үст те. Зя юм байна. За одоо бүгдээрээ байна шүү дээ те. Support resistance-ийг candlestick patternтэй яаж одоо хослуулж ашиглаж болох вэ гэдэг талаар нэг жишээ үзье. Support resistance бидний үзсэн зүйл өнөөдрийн үзсэн candlestick хоёр хоорондоо яаж одоо тохирч хосолж байна уу гэдгийн талаар үзье. За forex арилжаа нь бол дан ганц candlestick ашиглаад арилжаанд ороод байх бол хэцүү. Яг бас энэ чинь нөгөө 100% баталгаатай зүйл биш учраас бид нар олон баталгаа авах тусам бидний хожих магадлал өндөр болоод байгаа юм шүү гэдгийг та нар ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ одоо candlestick зүй тогтлын арилжаанд бол бид нэр support resistance-ийг ашиглана. За нэг ийм жишээ байна. За энэ жишээнэр бол candlestick patternтэй энд бол өмнө нь ингээ resistance үүссэн ба шүү дээ. Нэг удаа ирээ шалгаад гарч чадаагүй. Буцаж ирээ шалгаад дээш чадаагүй. Хоёр дахь удаагаар чадаагүй. За ингээ гурав дахь удаагаар шалгахад энд бид нэр бас тэ resistance үүсээд унсан байгааг харж байна. За магадгүй та нар одоо гэрхаа нэг нь бол ямар candlestick pattern үүснийг аль хэдийнэ олоод харсан байна. За 3 дахь удаа шалгаад spinning tops үүсээд spinning tops-ийн араас энэ улаан candle гарах нь бол энэ resistance-ийг хүчтэй барьж байгааг бол хэлдэг чинь тэ. За тэгэнгүүтээ энэ resistance дээр юу үүссэн бэ гэхээр энэ юу вэ? Evening star тэ. Evening star. Өсөлтийн энэ жижиг одоо энэ өсөлтийн трендийн дараа ногоон candle гарч ирээд энэ ногоон candle-ийн дараагийн candle нь doji гарч ирээд энэ spinning tops шүү дээ. Spinning tops уучлаарай. Doji spinning tops гарч ирээд. За тэгээд 3 дахь candle бол эхний candle-ийг бүрхсэн том уналтын лаг гарч ирж байна. Энэ бол evening star pattern тийм. За бид нар яг одоо хараа нэгдүгээр баталгаа resistance
Хоёрдугаар баталгаа evening star. За ингээ 2-2 ийм сайхан баталгаатай учраас бид нар short арилжаанд орлоо гэж бодъё л та. За тэгээ юу болсон талаар дараагийн зургаас харъя. Short арилжаанд орсон байсан бол яах вэ? Бүүм. Йоо, энэ одоо хэдэн мянган долларын ашиг хийх юм бэ? Энэ одоо солиотой. Яг энэ resistance үүсээд resistance-ээс унахта evening star үүсгээд за тэгээ ингээ доошоо унахад бол энэ өстой амар доошоо болсон байна. Энэ бол ерөөсөө маш их одоо мөнгөний ашиг. За энэ бас л S&P 500 дээр үүссэн. Би хараа яагаад дандаа зөвхөн энэ S&P 500 дагаа судлаад байт юм гэхээр S&P 500 дээр хангалттай зүй тогтол үүсдэг, хангалттай арилжааны боломж гарч ирдэг. Тийм учраас би S&P 500-ыг дагаж одоо арилжаанд ордог. Яа энэ бол бас л яг амьдрал дээр болсон жишээ. Би бас энэ арилжаанд бол орж ашиг хийж чадсан. Энэ бол одоо 2018 оны 12 сарын үед болсон зүй тогтол. За 2018 оны 12 сард энэ зүй тогтолсон юм аа. За энд юу вэ? Resistance. End resistance байна те. Нэг удаа шалгасан, хоёр удаа шалгасан, гурав дахь удаага шалгаад энд юу үүссэн? Evening star үүсчээ. За энэ evening star-аар баталгаа аваад short арилжаанд орсон боллаараа ийм сайхан ашиг их боломж гарчээ. Тэгэхээр бид нар байна шүү дээ те. Candlestick одоо pattern гарч ирэхэд хаана гарч ирж байна? Support resistance level-үүд дээр гарч ирж гин үү? Hammer гарч ирэхдээ support дээр гарч ирж гин үү? Hanging man гарч ирж ирэхдээ resistance дээр гарч ирж гин үү? Trend line дээр гарч ирж гин үү гэдгийг бид давхар харах нь. Хэрвээ энэ зүй тогтлууд нь support resistance дээр гарч ирэх юм бол зүй тогтол үнэн байх магадлал илүү өндөр болох нэ залуусаа. Өндөр болох нь тийм. Яа магадгүй та нар бодож байгаа байх л та. За энэ resistance-ийг харсан хараагүй. Тэгтээ тэр үн чи evening star гэж хараад арилжаанд ороод resistance байсан байгаагүй ашиг хийх юм биш үү гэж бодож магадгүй. Хэрвээ тэгж бодож байгаа бол энэ зургийг та нар хартаа. Энэ зураг дээр маш их паттерн гарч ирж штэ хараа. Энд маруу бозу гарч ирлээ гэд buy арилжаанд ороод long хийцэн болвол буруудлаа, алдлаа. Тэнгүүдээ ингээд унаа явж исэн чи энд энэ сайхан inverted hammer гарчлаа штэ. Уналтын дараа inverted hammer гарчлаа. Buy хий, long орё гэсэн бол яасан? Дахиад алдчихлаа. Stop loss болчлаа тийм. За тэнгүүдээ яасан? Энд энэ 3 white soldiers 3 цагаан цэрэг гарчихсан байж штэ гэд бид нар энд buy орчихсон бол бас алдлаа. Тийм. Тэнгүүдээ за ингээд уналт үргэлжлээ явлаа. Энэ сайхан улаан маруу бозуу гарчихсан байж штэ. Энд sell орё гэх юм бол бас алдчихлаа. За тэгэнгүүтээ буцаад унаж ирээд ингэсэн чи энд энэ сайхан хаймар гарчлаа штэ. Авъя гэх юм бол бас алдчихлаа. Тэгэхээр зөвхөн candlestick pattern-ыг харж арилжаанд орчих болохгүй байх нэ. Та нар одоо энэ жишээ, энэ зургийг би та нарт яагаад харуулад байгаа юм гэхээр өнөөдөр заасан юмаа үүсгэх биш. Ганц candlestick pattern-ыг дагаж арилжаанд орж болохгүй маа. Давхар баталгаа авах хэрэгтэй юм аа. Support resistance-ийг ашиглах ёстой юм аа гэдгийг би та нарт хэлээд байгаа маа. Одоо энэ яасан нөгөө 3 white soldiers гараад ирсэн тийм. Тэнгүүд яасан? Энэ resistance байсан. Хэрвээ бид нар энэ resistance байгааг харсан бол бид нар энэ 3 white soldiers бол арилжаанд орохгүй тийм. За тэнгүүдээ бид нар яасан? Энд support байсан тийм. За ингээд доошоо унаад ирэхэд бид нар энд inverted hammer уг нь support-оор үүсэж байгаа юм шиг боловч гэхдээ support-оор очиагүй. Тэнгүүд энд болов бид нэг алж. За энд бид нар яасан? Энэ red маруу бозуу, улаан маруу бозуу байна. Short орё гэдээ орсон бол support дээр байгаа. Support байгааг бид нар анзааргүй short орсноо бас алдчих. Тэгэхээр энд улаан маруу бозуу үүсгэд бид нар энэ support-ыг нэвтэлж чадах нь үгүй юу гэдгийг давхар баталгаажуулах ёстой маа. Энд 3 white soldiers гарахад resistance-ийг гаталж чадчихна уу үгүй юу гэдгийг баталгаажуулах ёстой маа. Бид нар ийм давхар баталгаа авч иж арилжаанд орохгүй бол яг энэ зураг шиг ингээд зөндөө алдагдал орж болох юм а залуучуудаа.
Тийм болохоор зөвхөн candlestick pattern-ыг хараад бид нэр арилжаанд орж болохгүй. Сэтгэл хөдлөлөө догтлоо дарах хэрэгтэй. Хаймар гарлаа. За ястал одоо л авдаг цагтаа гээд хамаг мөнгөө хийцэн чинь яах вэ? Та нар энэ хаймар дээр ингээл орсон бол дууслаа. Ингээл дансаа хоосолж байгаа. Тийм учраас зөвхөн одоо ганц candlestick pattern-аар та нар арилжаанд орж болохгүй. Candlestick pattern-аас сурчих, график дээр дүн шинжилгээ хийгээд сурчих. Тэгээ яваанда бид нэр хамтд нь баттгах зөндөө юм сурна. Өчигдөр бид нэр support resistance-ийг сурсан тий, trend line сурсан, channel сурсан. Тэнгүүдээ өнөөдөр бид нэр Japanese candlestick нэг бүрчлэн яаж бид нар шинжилгээг сурлаа. За маргааш бид нар moving average буюу бусад өөр индикаторуудыг үүсгэл. Тэгээ ингээ энэ бүгдийг чи хооронд нь хамтдаад за яг moving average дээр ирж байхад хаймар гарлаа. Яг энэ хаймар гарсан газар support үүслээ. Өмнөх support байсан байна гэдэг. Ингээ давхар баталгаа аваад бид нар арилжаанд орох юм бол ялах магадлал нь өндөр юм аа. Хүмүүсийн гаргадаг хамгийн гол алдаа нь юу вэ гэхээр хараад evening star short хаймар байна buy гэх. Тэгээ алддаг. Тэгээ дараа нь энэ shit худлаа. Энэ харагдж байгаа юм чинь шал худлаа. Яг SM дээр өөрөө магадлал өөрийнхөө талд эргүүлж чадаагүй л байдаг хөхгүй тэр хүн. Жохон магадaltaй байгаа юмн дээр гүйж орчоод алдчихдаг. Тэгэхээр магадлал яаж миний талд ирэх үү гэхээр олон баталгаа. Олон одоо магадaltaй зүйлүүд чи хоорондоо нийлэхээр магадлал өндөр болно доо. Яг л тийм байхгүй. За өнөөдрийн хичээл бол ингээд энэ хүрээ дуусч байна. Нэг 15-аас 20 минут залуусынхаа асуултанд хариулъя. Та нарт өнөөдрийн хичээл дажгүй юу? За тэгээд бичлэгээ одоо энэ бичигдэж байгаа бичлэгээ бол ямар ч байсан энэ хүрээд өндөрлөе. Тэгээ одоо залуустай бол багсаг асуултанд нь хариулаа явъя.